Насан туршийн нойргуудад өртсөн хүмүүсийн хачирхалтай түүх. Нойр гэдэг хамгийн үнэт зүйл. Нойрны очоор хүн амьтан ялгаагүй тэнхэл авч сэргэж хөдөлж байдаг чантай. Хүн унтаж амрахгүйгээр ердөө 10-аас 11 хоног амьд явж чадна гэдэг. Жирийн хүмүүс 2 хоног унтахгүй явхад л тавгөрхөж эхэлдэг. Сэтгэл санаагаар унаж үе үе тэнгэрч эсвэл эсэргээр хараа хурц чих сонор болж ажиллах чадвар эрс буурдаг. Гэтэл хүн болгон адилгүй ажээ. Дэлхий дээр хэдэн 10 жилийн турш унтаагүй олон хүн байдаг. Хэн нэгний хувьд нойргуудл нь хараал болж хувирсан бол нөгөө нэг нь энэ хачирхалтай өвчний улмаас бараг зовж шаналгачгүй эрүүл сарвал ажил хийгээд явдаг байна. Ангаа ухааны бүх хуулийг үгүйсгэсэн энэ хачирхалтай үзэгдлийг насан туршийн нойргуудл буюу шинжлэх ухааны хэлээр холестит гэж нэрлэдэг бөгөөд хүндрэлтний түүхэнд нилээдгүй олон тохиолдол бүртгэгдсэн байдаг. Югославийн Благе тосгоны Микулич 47 жил огт унтаагүй ажээ. Тэрээр өнгөрсөн зууны дундуур буюу 1942 онд 7 настай байхдаа гэрийнхээ гадна тоглож байхад ойролцоон тесрэх бөмбөг дэлбэрчээ. Жаал хүү тэр шөнө унтсангүй. Түүнээс хойш бүтэн 27 жил улиран удсан авч Микулич ганц ч хором дуу хийсэнгүй. Харин энэхүү нойроо алдсан нь түүний эрүүл мэндэд нь огтхон ч нөлөөлөөгүйгээр барахгүй. Ямар ч хэцүү тоог төвөггүй боддог. Хэр баргийн эмийг мартдаггүй байсан гэдэг. Тэр байр зуны шүн сэрүүн агаарт салхилж цагаа өнгөрүүлдэг байжээ. Бүх хүн амарч байхад ганцаараа нойргүй хэвтгэх нь хэцүү байсан гэдэг. Иймээс агаарт алхаж зугаалах нь түүнд амралт болдог ажээ. Микулич огт ядарч үзээгүй байна. Майнер цэргийн албанд морджээ. Хамгийн сайн байлдагч гэгдэх болов. Нойрсдаггүй гэдгээ дарганараасаа нуугаагүй тэр бэр шөнийн мананд гарахтаа маш дуртай байв. Цэргээс галагдаад 10-аад жил болсон хэрнээ ангид байсан бүх байлдагчдын бууны дугааруудыг огт мартсангүй. Тэр ч бүхэл 6 оронтой тоонуудыг хэдхэн секундын дотор үржүүлж чаддаг байв. Ер нь түүний ой тогтоолт үнэхээр сайн байсан гэдэг. Ийм нэг хачин хүн Микуличээс өөр байсан нь 47 жил ганцчуудаа өвшигээгүй, хоромхон зур зүрмөглээгүй, тэрч байтугай нойр судах тариа хийхэд ч унтаагүй бас нэг сонин хүн Шведэд 78 нас хүрсэн байдаг. Тэр ханаад хурч хүн дээр өвчснөөсөө болж ийхүү нойргүй болсон гэдэг. 1940-с 1950 онд Америк нэгдсэн улсын Нью-Жерсид Эл Харпин гэдэг өндөр настан амьдарч байв. Тэр 90 орчим настай ядуу нэгэн байжээ. Орох оронгүй тэр бэр модны навч мөчрөөр босгосон овооход толгой хорогддог байв. Тэнд нь унтах ор бүхэл хэвтэж байдаггүй. Байх шаардлагагүй байсан гэж тэр бэр ярьсан байдаг. Учир нь Эл Харпин унтаж чаддаггүй байжээ. Тэр хачирхалтай хөгшний тухай домог мэтэрэ ам дамжиж түүний овоохоо эмч нарт дарагджээ. Тэдний нэг нь ч Харпины унтдаггүй нууцыг тайлж чадаагүй байна. Тэр бэр хэдхэн цаг суугаад эсвэл хэвтээд л сэргчдэг. Эхээс мэдлэхээсээ өмнө ч унтдаггүй байсан байх гэж хөгшин ярьжээ. Гидсэнд байхдаа хүчтэй тэрдэг байсан гэж ээж нь түүнд ярьсан гэдэг. 19-р зууны сүүлээр Америкийн сонинд нэгэн тэмдэглэл нийтлэгджээ. Дэвид Джонс хэдэн жилийн өмнө 90 хоног, дараа жил нь 131 хоног унтахгүй байж эмч нарын гайхлыг төрүүлсэн байна. Одоо тэр бас унтдаггүй үед тулж байна гэсэн байв. Тэмдэглэлийг бичсэн хүмүүсийн ярьснаар гайхсан эмч нар хонон өнжин Джонсыг ажиглаад түүнийг үнэхээр унтахгүй байгааг нотолжээ. Түүнд ойр байдаг хүмүүсийн ярьснаар Дэвид бие тавгуурхсан талаар ямар нэг гомдол санал хэлдэггүй. Харин ч эсрэгээр фермдээ ихээхэн анхаарал тавин ажилладаг байна. Өөрийн биеийн байдлын талаар ямар нэг шалтгааныг тэрбээр олж чадаагүй бөгөөд харин залуудаа тамхи их татдаг байснаа эмчнэрт хэлжээ. Эцэс сүлд нь учрыг нь олж чадаагүй эмчнэр түүнийг зүгээр л орхиод яваад өгсөн гэдэг. 1973 оноос хойш Вьетнамын иргэн Тай Ингок 76 дахь жилдээ огт унтаагүй явж байна. 1942 онд төрсэн тэрбээр 1973 онд чичрэг өвчин тусч халуурснаас хойш нойргүй тохиолжээ. Олон жил эрүүл сарвал ажиллаж хөдөлмөрлөх чадвартай явсан байна. 2006 онд өгсөн ярилцлагадаа тэрээр нойрготх босноос хойш усгүй хатсан ургамал шиг санагдах болсноо хэлжээ. Өдгөө 77 настай энэ эр нойргуудл миний эрүүл мэндэд нөлөөсөн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ би эрүүл байна. Бусдын л адил хөдөлмөрлөж чадна хэмээн хуучилж байжээ. Түүний эрүүл чирэг байгааг баталж Вьетнамын Квэ Сон дүүргийн Квэ Тунг суурингийн настай ошин суугч хэлэхдээ Тай Ингок 50 кг гахаанд хижээлийг өдөр бүр уулын урууд 4 км замд зөөж гэртээ хардаг хэмээн ярьсан байна. Харин эхнэр нь ярихдаа миний нөхөр сайн унтдаг байсан. Гэхдээ одоо дарсч түүнийг унтуулж чадхаа байсан гэжээ. Ингок Дананг хотын эмнэлэгт очиж үзүүлсэн ч эмч нар түүнд элэгний ажиллагаа нь баг зэрэг мууцныг эс тооцвол цоо ирүүл байгаа гэсэн онш тавьсан байна. Түүний 6 хүүхэд нь Квэ Тунг суурин дах гэртээ амьдардаг. Ингок өөрөө уулын бэлт байдаг фермдээ гахаа дахиагаа маллан завгүй амьдардаг ажээ.
Түүний эх орон нэгт тариачин Өнгвэн Ван Кан нүд айналгүй 37 жил болсон байна. Хамгийн сүүлд 1979 онд хэвийн үндэснээ Өнгвэн иржээ. Түүнээс хойш түүний бие нэг л хачин болсон байна. Нэг удаа орой Кан нүдээ антал зохинд орон хүчтэй хорсож гал дүрлцэн асах шиг санагджээ. Түүнээс хойш зөөрмөглөх гэх болгонд тийм мэдрэмж төрөөд унтаж чадхаа байсан гин. Түүгээрч зогсохгүй тэрбээр нүдээ чанж чадхаа байсан байна. Түүний энэ байдлыг шинжлэх ухааны үүднээс яагаад ч тайлбарлаж чадаагүй ажээ. Эмч нарын зөвснөөр К Европын янз бүрийн эм бэлтгэл болон дорны анагаах ухааны эм тан их хэмжээгээр уусан боловч аль нь ч нөлөөлөөгүй байна. Азар К сэтгэл санаагаар өөдрөг унтдаггүйдээ шаналдаггүй ажээ. Харамсалтай нь хүн болгон Америк тэмүүлж Харпин болон Фермер Джонс Вьетнам тариачин шиг нойр даадаггүй. Дунд сургуулийн нэгэн багш Жон Муур нойргүйцнээс болоод ёстой нэг хараал идсэн нэгэн болжээ. 1962 оны нэгэн өдөш ажлаа тараад гэртээ харсан байна. Тэр өдөр их ядарсан учир нойр нь хурж эвшнээснээс хойш юу болсныг тэр эмэгтэй өөрөө ч эмч нарч тайлбарлаж чадаагүй ажээ. Сэрүүн байхдаа Жона талигаа чихийгээ харсны дараа түүний толгойд ямар нэг зүйл өөрчлөгдсөн гэж тэр бээр ярьсан байна. Хадагтай Жона тэр шөнч дараагийн шөнч унтаагүй ажээ. Тэр цагаас хойш огт нүд анаагүй гэдэг. Харамсалтай нойргүй өдрүүдийг арай ядан өнгөрүүлэх нь түүнд үнэхээр хэцүү байжээ. Өдөрч шөнч унтмаар санагддгаа Жона ярьсан байна. Байнга биеийн сүлдэж ядарсан мэт байдаг ч яаж ч хичээгээд унтаж чаддаггүй байв. Тайвшруулах болон ойрсуулах ямар ч юм түүнд тусаалаагүй байна. Жона Муурыг үдсэн эмчнэр түүний тархины тал хэсэг устсан гэсэн дүгнэлт хийжээ. Эрүүл мэндийн бусад үзүүлэлтээр тэрбээр 90 саруул нэгэн байв. Харин сэтгэл мэдрэлийн хувьд нойргүй өнгөрүүлсэн шөнө бүр түүний хувьд үнэхээр там болдог байлаа. Чив чимээгүй ил хул болох үед дэлхий дээрх цорын ганц амьд хүн шиг надад санагддаг гэж тэрбээр гомдоллон ярьсан гэдэг. Унтаж нойрсдаггүй хүмүүсээс хамгийн алдартай нь Минскийн оршин суугч Яков Циберович аж. 1979 оноос хойш Яков Циберович нэг ч минут унтаагүй бөгөөд гадаад төрөх байдал нь бараг өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр 26 наснда клиник үхлийн байдалд оржээ. Зарим нэг баримтад хартай эхнэр нь түүний дарсанд ямар нэг бодис хойлж түүнийг хордуулахыг оролдсон гэдэг. Тэгээд Яковын бие муудаж түүнийг түргэний тэрэг аваад явжээ. Эмч нар түүнийг бараг л нөгөө ертөнцөөс эргүүлэн авчирсан байна. Үнэн дээр тэрбээр огтоор хүн болоод сэржээ. Яков удаан ухаан орж дахин ярьж суурж ойр таарныхонтойгоо бичгээр харилцдаг байв. Харин биед нь гайхалтай өөрчлөлт орж залуу ир гайхалтай их хүчийг мэдрэх болжээ. Түүний тархинд шин санаа бодол төрж зарим нь бүр уран яруу хэлбэрээр бий болох болжээ. Үүнээс өмнө Циберович шүлэг огт бичдэггүй байв. Үүгээр хачин жигтэй байдал төгсгөл болсонгүй. Хэвийн амьдралдаа бүр мөсөн эргэж орсон Яков унтдаггүй болсноо мэджээ. Эхэндээ түнд үнэхээр хэцүү байв. Унтахыг хичнээн хүсвч яагаад ч болдоггүй байв. Унтах гэхээр толгойг нь ямар нэг юм дэлсээд өөрийнх нь ярьснаар ямар нэг хөндлөнгийн хүч түүнийг босгоод суулгачдаг байжээ. Энэ бол үнэхээр аимшигтай. Хоромч болтгоо унтаж амрах боломжийн төлөх эцэс төгсгөлгүй тэмцэл байсан гэж тэрбээр дурсжээ. Хэсэг хугацааны дараа Яковын бие нойргүй байж тасжээ. Биеийн хүч нь эд шидийн юм шиг нэмэгдэж, ядарч цуцхыг мэдэхгүйгээр хэдэн ч цагаар хамаагүй туухаа өргөж чаддаг болсон байна. Хамгийн сонирхолтой нь Циберович хөгшрөхөө байсныг гэрчүүд наталдаг. 40-с 43 настай байх үеийн гэрэл зураг нь 25-аас 26 настай байхдаа авахсан зурагнаас нь ялгарх юмгүй байжээ. Цаг хугацаа гэж байдаггүй мэт надад санагдах болсон. Надад олон жил амьдарсан юм шиг санагддаггүй. Нэг л өдөр үргэлжлээд байгаа юм шиг, миний амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжлэх юм шиг надад санагдах болсон гэж Яков ярьсан байдаг. Удалгүй түүний биеийн байдлыг эмчнэр сонирхох болов. Мань хүн үнэхээр унтаж амардаггүй, биеийн температур нь 34 хэмээс дээшилдэггүй болохыг тэд тогтоожээ. Өөр ямар нэг эмгэг өөрчлөлтийг түүний биеэс илрүүлээгүй байна. Одоо Яков Циберович нойрсохгүйгээр гадаад ертөнцөөс хэсэг хугацаагаар тасрахын тулд йог бясалгалаар хичээллэх болжээ. Гайхалтай эрүүл саруул мэт боловч Яков унтаж амарч чаддаггүйдээ харамсч нойрсохгүй өнгөрүүлдэг шөнийн цагийг бэлэг гэж үздэггүй байна. Энэ цагийг би яаж ч ашигладаггүй. Бурхан надад амьдрал бэлгсэн. Тэгээд л би амьдарч байна. Жирийн хүний хийдгийг л хийдэг. Надад илүү цаг гэж байдаггүй. Мэдээжийн хэрэг эргэн тойронд бүхэн унтаж байхад би дуу чимээ гаргадаггүй. Энэ хугацаанд би уншиж, бичиж бас боддог гэж тэрбээр нэг удаа ярьжээ. Би урдын адил унтаж чаддаг жирийн хүн болохыг мөн хүсэж байна гэж Циберович хэлжээ.